Орон нутгийн ард иргэдээс бол төслийг эхлэхэд биднэрт хэлжсэн за энэ олон салаа зам гаргахгүй байх, говийн эмзэг хөрсийг бага эвдэх гэдэг энэ санал хүсэлтүүд бол байсан. За энэний үндсэн дээр мөн төслийн хэрэгжилтийн үе шатанд бол бид нэр энэ зам засварыг хэсэгчилсэн байдлаар засснаар бол ачаа тээврийн явцад замраагүй хяналтгүй зам гарах тий олон салаа зам гарах, хөрс эвдэх энээс бол бид нар бас баггүй хэмжээгээр урьдчилсан сэргийлж менежмент хийж чадсан гэж үзэж байгаа. Баян үндийн төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгаль орчинд нөлөөллийг багасгах, за тэгээд аюулгүй зарчих энэ нөхцлүүдийг харгалзан энэ орон нутгийн замыг бол сайжруулах юм ажлыг бол Эрдэнэмонгол компани төслийн хүрээнд бол хийж хэрэгжүүлж эхэлсэн. За энийг үе шаттайгаар 2023-24 онуудад бол үе шаттайгаар хийж нийтдээ 30 орчим км замыг бол хэсэгчилсэн байдлаар засаж сайжруулад байна. За энэ Могон сайрын бригадын дадлангийн сайжруулалт, за Ногоон боомын хэсгээр бас дадлан нэвтрүүлэх байгууламж, Шинжис сумын ойр орчимд хэсэгчилсэн засвар, за тэгээд Үзүр хотгоос цагаан хаалга замын засвар, за Үзүр хотог баян хөндийн төслийн чиглэл бас хэсэгчилсэн зам засварын ажлуудыг бол хийж гүйцэтгэж байна. Зам засварын ажлыг хийхэд бол орон нутгийн Ус хурам гэдэг компани хийж гүйцэтгсэн байгаа. Орон нутгийн хүн хүч тоног хөрөмж оролцсон маш нөлөөлгөө богино хугацаанд энэ ажлыг бол амжилттай хийж гүйцэтгсэн. За зам засварын замын бүтцэн бол нэг болон хоёр үе дадлангийн ажлыг хийх юм ажлууд байгаа. За холбогдох төсөөллийг төрөлхтөний байгууллага, орон нутаг, ард иргэдэд төсөлтний үндсэн дээр бол төсөөллүүдийг авч энэ ажлыг хийж байгаамаа. За мөн Эрдэнэмонгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд бол Шинжис сумаас Баянгор аймаг ослох зам, за тэгээд Баян дэвслээс Шинжис сум энэ замын урьдчилан тэзүүг бол хийж орон нутагт хүлээлгэж өгöd байгаа. Цаашд бол бид нар бас жил болгон хэсэгчилсэн байдлаар бас энэ сайжруулалт засварыг бол хийгээд явна гэж төлөвлөж байгаа.